Сайн байцгаана уу? За бидний өнөөдрийн хичээлийн сэдэв бол сонгуулийн тогтолцоо гэсэн сэдэв байгаа. За хичээлийн зорилго бол мэдээж сонгуул болно. Сонгуулийн төрөл, сонгуулийн зарчим, сонгуулийн тогтолцооны тухай ойлголно. За зорилтын хувьд авчирчих юм бол сонгуул гэж юу вэ? Манай улсад ямар сонгуул явагддаг вэ? Сонгуулийн төрөл, сонгуулийн зарчим, сонгуулийн тогтолцооны тухай өндөр ойлголтууд байна. За эхний ойлголтоор сонгуул гэж юу вэ? За улс төр гэдэг бол өөрийн эрх мэдлийг авах, хэрэгжүүлэх үйл явдлаа. За ардчилсан улс оронд төрийн эрх мэдэл, ард түмний мэдэлд байна. За энэ бол мэдээж сонгуул байгаа. За сонгуул санал хураах замаар тодорхой нам хүчин нэр дэвшигчдээс сонголт хийн төрийн эрх мэдэл шилжүүлэх үйл ажиллагааг бол мэдээж сонгуул гэдэг ба. За манай улсад ямар сонгуул явагддаг вэ? Гэвэл манай улсад бол мэдээж 3 төрлийн сонгуул явагддаг. За энэ нь бол ерөнхийлөгчийн сонгуул, улсын их хурлын сонгуул, орон нутгийн сонгуул гэсэн 3 сонгуул бол явагддаг байгаа. За сонгуулийн төрлүүдийн хувьд авч үзэх юм бол ээлжит сонгуул, ээлжит бус, нөхөн сонгуул, дахин сонгуул гэсэн 4 төрлүүд байдаг сонгуулийн хувьд авч үзвэл. За ээлжит сонгуулийн хувьд бол 4 жилийн хугацаатай улсын их хурлын сонгуул бол явагддаг. За манай улсад мэдээж ээлжит сонгуул бол мэдээж хэвийн тогтолцоотойгоор явагдаж байгаа. 4 жилдээ 1 удаа сонгуулиуд явагддаг. За ээлжит бус сонгуулийн хувьд авч үзэх юм бол улсын их хурл өөрөө тарах эсвэл ерөнхийлөгч улсын их хурлыг тараах шийдвэр гаргасан тохиолдолд мэдээж ээлжит бус сонгуул болдог. За нөхөн сонгуулийн хувьд авч үзэх юм бол улсын их хурлын гишүүний судлыг нөхөх зорилгоор ямар нэгэн улсын их хурлын гишүүн судлаа өгөх эсвэл огцорсон тохиолдолд өгч улсын их хурлын гишүүнийг оруулдаг байгаа. За дахин сонгуулийн хувьд авч үзэх юм бол сонгуулийг бүхэлд нь хүчингүй тооцсон тохиолдолд мэдээж дахин сонгуул явагддаг. Сонгуулийг хүчингүй болгохын тулд мэдээж бол сонгуулиар явж явах тохиолдолд ямар нэгэн алдаа гарах эсвэл ямар нэгэн эрсдэл үүссэн тохиолдолд сонгуулийг хүчингүй тооцож дахиж сонгуул явуулдаг. За үүнд бол маш их өндөр зардал орсон, маш их эрсдэлтэй байгаа. За сонгуулийн зарчмын хувьд авч үзэх юм бол бүх нийтийн чөлөөт сонгох, тэгш эрхийн, шууд сонгох, санал нууц гэсэн 5 зарчимд хувадаг. За бүх нийтийн зарчмын хувьд авч үзэх юм бол тухайн улсын сонгуулийн насан туршид бүгд бол оролцох ёстой гэж хэлсэн байдаг. Чөлөөтэй сонгох зарчмын хувьд сонгох эрхээ эдлэх нь өөрийн хэрэг. За чөлөөт сонголт хийх, саналаа чөлөөтэй илэрхийлэх бүхий л сонгоход бол өөрт нь байдаг. За тэгш эрхийн зарчмын хувьд авч үзэх юм бол сонгогч ижил тооноос санал гаргах хэрэгтэй байдаг. Ижил тооноос гэдэг маань бол сонгогч одоо сонгуульд 1 санал өгөх ёстой бол 1 санал, 2 санал өгөх ёстой бол 2 санал өгөх ёстой гэсэн үг байна. За шууд сонгох зарчмын хувьд авч үзэх юм бол эцсийн дүн нь нийт иргэдийн санал хураалтаар шийдэгддэг байгаа. За санал нууц зарчмын хувьд авч үзэх юм бол тухайн хүний санал зөвхөн тухайн хүнийг л байх ёстой. Тэрхүү саналыг ямар нэгэн хүн хэлэх эсвэл ямар нэгэн хүнтэй хэлэлцэх бол асуудал биш. Зөвхөн тухайн хүний санал хүсэл бодлын хувьд зөвхөн өөрийнх нь л байх ёстой гэсэн үг байна. За сонгуулийн тогтолцооны хувьд авч үзэх юм бол мажоритар, пропорционал, холимог гэсэн 3 тогтолцоотой байдаг. За эхлээд мажоритар тогтолцооны хувьд авч үзье.
мажоритар тогтолцоо маань дотроо 3 хувилбартай байдаг байгаа. За нэгт бол харьцангуй олонхын саналаар буюу 50% хүрсэн байх албагүй гэсэн байгаа. За хоёрт бол энгийн олонхын саналаар сонгох хувилбарт нэр дэвшигч сонгогчдын 50-аас доош хувь авсан байх ёстой гэж үздэг байгаа. За гуравт гэвэл дийлэнх олонхын саналаар сонгох хувилбар буюу энэ хувилбараар нэр дэвшигч иргэдийн 60-аас дээш санал авсан байх шаардлагатай гэж үздэг байгаа. За мажоритар тогтолцоо маань ийм 3 хувилбартай байгаа. За пропорционал тогтолцооны хувьд авчрах юм бол пропорционал буюу төлөөллийн тогтолцоо гэж үзэж байгаа. За энэхүү тогтолцоо нь үндсэн зарчим нь парламентын суудлыг улс төрийн намуудад буюу сонгуульд авсан саналтай нь хувь тэнцвэрлэн хуваарлахад оршдог. Нийгэм дэх олон янзын үйл бодол сонирхол парламентод бодиттой төлөөлөгдсөн буюу хүчний харьцаанд тусгалаа олддог байгаа. За сонгогчдын тодорхой дэмжлэг хүлээсэн улс төрийн нам суудлал авах боломжтой тул олон намын тогтолцоог төлөвшөхөд нөлөөлдөг байгаа. За сонгуулийн холимог тогтолцооны хувьд авчрах юм бол хувь хүнийг бус намуудын мөрийн хөтөлбөр намын бодлогод санал өгдөг болж улс төрийн нам гол тоглогч нь болдог байгаа. За олон намын төлөөлөл улсын хурлд орж ирэх бүрэн боломжтой байдаг. За үүний үр дүнд зөвшөлт хүрсэн шийдвэр гаргахад улс төрийн намуудын хариуцлага өндөржиж гендерийн тэгш байдлыг хангахад агц гардаг байгаа. Сонгогчдын санал хөдөлтөн авах боломж хөнөгдөж мөнгөний амлалт хэрэггүй болно гэсэн. За одоо баттгал хэсгийг явах гэж байна. Үүндээ 15 асуултыг багтааж өгсөн байгаа. Үүнийг одоо та нар өөрсдийнхөө үтсэн мэдсэн дүгнэлтэн дээр суурилж асуултуудад хариулаа явах байгаа баттгал хэсэг дээр. За эхний асуулт бол 2020 онд манай улсад ямар сонгуул болох вэ гэж байгаа. За тэгэхээр манай улс мэдээж 4 жилд нэг удаа сонгуул явагддаг. За тийм болохоор энэ 2020 онд манай улсад ямар сонгуул болох талаар авч үзэж байгаа. За ерөнхийлөгчийн сонгуул, Б-т нь улсын их хурлын сонгуул, В-т нь орон нутгийн сонгуул гэсэн 3 сонгуул бол мэдээж болдог. Харин 2020 онд манай улсад ямар сонгуул болох вэ гэсэн. За мэдээж энэ асуултын хариулт бол 2020 онд манай улсад улсын их хурлын сонгуул болох байгаа. За хоёр дахь асуулт. Манай улс ихэвчлэн сонгуулийн ямар тогтолцоог хэрэглэдэг вэ гэсэн байгаа. За мэдээж тогтолцоо нь 3 тогтолцоотой байдаг. За А-д нь холимог тогтолцоо, Б-д нь мажоритар тогтолцоо, В-д нь пропорционал тогтолцоо гэж бичсэн байна. За манай улс бол мэдээж энэ 3 тогтолцооны нэг тогтолцоог хэрэглэдэг. Тэр тогтолцоо нь мэдээж бидний үзснээр мажоритар тогтолцоог хэрэглэдэг байгаа. За 3 дахь асуулт. Дийлэнх олонхын саналыг авсан бол сонгуулийн ямар тогтолцоонд хамаарагдах вэ гэсэн байна. За дийлэнх олонхын саналыг авсан бол сонгуулийн ямар тогтолцоонд хамаарагдах вэ гэсэн байгаа. За хариултуудаа харж үзье. А-д нь пропорционал, Б-д нь мажоритар, В-д нь холимог гэсэн. За бидний үтснээр бол дийлэнх олонхын санал авсан бол олонхын санал авсан хүн гардаг тогтолцоо мэдээж мажоритар тогтолцоо байгаа. За дөрөв дэх асуулт бол зарчмуудыг зөв харгалзуулах хэрэгтэй байгаа. За бид нар бол зарчмуудаа бүгдийг нь үзсэн. 5 зарчимтай байгаа. 5 зарчмаа зөв харгалзуулах хэрэгтэй байгаа. За ингээд зөв харгалзуулцгаая. За мэдээж за ийхүү зөв харгалзуулж байгаа. За эхлээд бүх нийтийн
зарчмын хувьд авч үзэх юм бол бидний үзсний дагуу сонгогч бүр ижил тооны санал гарах хэрэгтэй бөгөөд нэг сонгогч нэг удаагийн сонгуульд нэг л удаа оролцсноо гэсэн байгаа. За тэгшэрхийн зарчмын хувьд авч үзэх юм бол мэдээж сонгуулийн эцсийн дүн нийт иргэдийн санал гаралтаа гарах ёстой байгаа. За шууд зарчмын хувьд авч үзэх юм бол сонгогч хэнийг ч нөлөөнд автахгүй зөвхөн өөрийн ухамсартай үйл ажиллагаагаар саналаа илэрхийлэх боломжтой гэж авч үзсэн байгаа. Чөлөөт зарчмын хувьд хууль заасан хязгаарлалтаас бус тохиолдолд тухайн улсын насанд хүрэгчид бүгд сонгуульд оролцсон гэсэн байгаа. За нууцаар санал гаргах зарчмын тухайд авч үзвэл мэдээж сонгуульд оролцох нь сонгогчийн хувийн эрэг бөгөөд хэний ч дарамт шахалт орлогоор саналаа илэрхийлэх бүхэл боловсрол хангах хэлийг хэлээд байгаа. За зөв харгалзуулсан бол дараагийн асуулт сонгуулийн пропорционал системийн онцлог шинжүүдээс илүү зүйл дурдсан бол аль нь вэ гэсэн байгаа. За хариултуудаа харцгаая. Өрсөлдөгчөөсөө олон санал авсан нэр дэвшигчээс сонгуульд ясна тооцдог. Парламентын соёлыг улс төрийн намуудад сонгуульд авсан саналтай хувь тэмцээлэн хуваарлдаг гэсэн байна. В-д нь сонгогчдын тодорхой дэмжлэг хүлээсэн улс төрийн нам суудл авах боломжтой тул намын тогтолцоо дэвшүүд нөлөөлнө гэсэн. За эдгээрээс мэдээж хариулт нь бол В байгаа. Системийн онцлог шинжүүдээс илүү зүйл дурдсан бол гэж байгаа. Тэгэхээр сонгогчдын тодорхой дэмжлэг хүлээсэн улс төрийн нам суудл авах боломжтой тул олон намын тогтолцоо дэвшүүлэх нөлөөлнө гэсэн. Энэ бол мэдээж илүү зүйл байгаа. Ийм зүйл бол байх ёсгүй. За 6 дахь асуултыг авчирчвал 6 7 8 9 10. За энэхүү асуултууд нь бол асуултуудыг уншаад хоорондоо ярилцах асуултууд байгаа. Хоорондоо бие биендээ асуултыг тавьж хоорондоо хариултаа бол ярилцах байгаа. За 6 дахь асуулт бол мажоритар тогтолцооны давуу болон сул талыг нэрлэ гэсэн байгаа. 7 дахь асуулт бол пропорционал тогтолцооны давуу болон сул талыг нэрлэ. За сонгуул явуулсны ач холбогдол юу вэ? Ямар хүмүүс сонгуульд оролцох эрхгүй вэ? Сонгогч намын төлөө санал өгөх сонгуул ямар тогтолцооны хэлбэр вэ гэсэн энэхүү асуултуудыг бол хоорондоо ярилцах. Одоо нэгэн давуу талаа нөгөөх нь сул талаа хэлээд хоорондоо ярилцах. Бүтээр бол хоорондоо ярилцсан. За ярилцсны эцэст бол дараагийн тавих асуулт бол улсын их хурлын гишүүн хэдэн настайд нэр дэвшдэг вэ гэсэн байгаа. За энэхүү асуултад бол бүгдээрээ ярилцаад дүгнэлт хийх байгаа. За улсын их хурлын гишүүн хэдэн настайд нэр дэвшдэг вэ гэсэн байгаа. За улсын их хурлын гишүүнд 25-наас хүрсэн тохиолдолд нэр дэвших эрх байдаг. За энэ тухай бол уншаад дүгнэлтэн дээр яриа явуулсан байгаа. За Монгол улсын иргэн хэдэн настайд сонгуул өгдөг вэ гэсэн байгаа дараагийн асуулт маань. За Монгол улсын иргэн хэдэн настайд сонгуул өгж эхэлдэг вэ гэсэн байгаа. За мэдээж Монгол улсын иргэн маань 18 нас хүрч насанд хүрсэн тохиолдолд сонгуул өгч өгөх эрх үүсч эхэлдэг байгаа. За дараагийн асуулт маань дараах боломжуудаас зөвийг сонгоно гэсэн байгаа. За хариултуудаа харцгаая. А-д нь улс төрийн нам ардчлалыг тээгч мөн гэсэн байна. Б-д нь сонгуул нь улс төрийн намын өрсөлдөөнийг зохион байгуулах арга хэрэгсэл юм. За В-д нь нийгэмд хичнээн тооны улс төрийн намууд эрх мэдлийг хэрэгжүүлж байгаагаар нь нэг намын, хоёр намын, олон намын тогтолцоо гэж ангилдаг гэсэн байна. За Г-д нь аливаа улс орн сонгуулийн хэлбэрээ оновчтой сонгож тогтвортой хэрэгжүүлсэний үр дүнд намууд нь төлөвшдөг гэсэн байна.
За дээд нь болохоор дээрх бүгд гэж авчирсан байна. За эдгээр боломжуудыг бүгдээрээ дахиад уншиж үзээрэй. За ингээд уншаад үзэх юм бол мэдээж дээрх боломжууд бүгдээрээ зөв байх ёстой. Дээрх бүгд гэсэн хариулт зөв байна. За дараагийн асуулт. 1992 оны үндсэн хуулийн 3 дугаар бүлэг 21-р зүйлд улсын их хурлын гишүүнээр Монгол улсын 25 нас хүрсэн сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно гэж байдаг. Энэ нь улс төрийн сонгуулийн эрхийн аль шалгуур вэ гэсэн байгаа. За тэгэхээр мэдээж шалгууруудын авч үзэх нь. За Ад нь сонгох, Б'д нь болохоор сонгогдох эрхийн шалгуур, В'д нь болохоор төрийн тусгай албаны шалгуур, Д'д нь болохоор төрийн жинхэнэ албаны шалгуур, Г'д нь болохоор тохирох хариулт алга гэсэн байна. За эдгээрээс аваад үзвэл мэдээж энэ шалгуур бол сонгогдох эрхийн шалгуур байгаа. За ингээд сүүлийн асуулт бол нэр дэвшигч сонгогдохын тулд 50-аас дээш санал авсан байх ёстой. За энэ бол мэдээж үүнийг зарим үед 50 дээр нэмэх нь 1 санал гэж нэрлэдэг. Энэ нь сонгуулийн аль тогтолцоо вэ гэсэн байна. За эхлээд Ад нь холимог тогтолцоо гэсэн байна. Б'д нь хувь тэнцвэрлэг тогтолцоо, В'д нь харьцангуй олонхын саналаар сонгох гэсэн тогтолцоонууд байна. За ингээд бидний үзнэр бол зөв хариулт нь мэдээж. За дахиад Г'д нь Д'д нь гээд бас хоёр хариулт орж ирсэн байна. Г'д нь олонхын саналаар, Д'д нь тохирох хариулт алгаа гэсэн. За бидний үзнэр бол мэдээж харьцангуй олонхын саналаар сонгох тогтолцоо. Тэгэхээр асуулт баярлалаа. Анхаарал хандуулсан танд баярлалаа. Зорилготой хүн өөрийгөө хангамжуулдаг. Тэгж